Сайн бацгаана уу. Улсын хурлын гишүүний нэр дээр хуурмаг аккаунт үүсгээд тэрийг баталгаажсан тэмдэгт аваад худал мэдээлэл тарааж байгаа гэмт үйлдэлийн талаар би та бүхэндээ мэдээлэл уншиж өгье. Улсын хурлын гишүүний овог нэрийг ашиглаж цэнхэр тэмдэг авч X талбар дээр хуурмаг аккаунт үүсгэжээ. Энэ өнөөдөр над дээр тулгарв. Маргааш альч гишүүний нэр дээр хуурамч аккаунт үүсгэж болзошгүй. Энэ бол нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн асуудал биш юм аа. Харин тодорхой бие хүний нэрийг ашиглаж хувь хүний нэр төр зориудаар халдсан гэмт үйлдэл. Ийм байдлаар бусад гишүүдийн нэр дээр хулих аккаунт үүсгэх нь даамжирх юм бол улсын хурлын гишүүний амийг барьж нэрийг гутааж дуугүй болгож Монгол төрийг сулруулах, хяналт тавих, хууль тогтоох чадамжийг багасгаж төрийн тогтолцоог чадамжгүй болгох хортой үр дагаварт хүргэнэ. Ийм учраас миний бие энэ ноцтой үйлдэлийг шалгаж хуурмаг аккаунт үүсгэсэн хувь хүнийг олж илрүүлэх хүсэлтийг эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргалаа. Улсын хурлын гишүүн Жаргал сайхны зол жаргал. За ийм мэдээллийг би та бүхэндээ уншиж өглөө. Тэгээд X аккаунт дээр миний зурагтаа, миний овог нэртэй, миний өөрийн аккаунтын нэрийг арай товчилсан хувилбартаа аккаунт үүсгээд тэрэн дээр цэнхэр тэмдэг аваад ингээ хуурамч мэдээлэл тарааж гисэн байгаа. Миний ярьдаг үг үйлдэлийн эсрэг утгатай зүйлийг энүүгээр тараадаг. Энэ нь бол зорилго нь энэ нэг хүний нэр хүндийг гутаах, дээрэс нь элдв үе мариад байвал та нар дуугаа олно шүү гэсэн сануул гэж би бол үзэж байгаа. За ингээд өөр юуны зорилго байх вэ? Би ч ямар дэлгүүр ажилладаг юм биш, миний борлуулалтыг буруулах гэж улс төрийн зорилгоор байж таа. За энэ хуурмаг аккаунт үүссэн байгаа. За ингээ хуурмаг аккаунт дээр хэд хэдэн мэдээллүүдийг оруулсан байна. За ингээд миний ярилт яг эсрэг юмнууд л байгаа. Тэр би нэг юм жинхэнэ аккаунт дээр нэг юм яриад хуурмаг дээр нэг өөр юм яриад байгаа юм шиг юм сонирн байдал үүсэж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ хуурмаг аккаунт нь 2018 онд үүссэн миний өөрийн аккаунтаас илүү олон дагагчтай. Ингээд сая нэрийг өөрчилсөн байна. Тэгэнгүүтээ миний аккаунтын хаяг нь @золоо доогуур зураас инженер. Энэ хуурамч аккаунт болохоор @золоо гэд нэг ото. Золоо гэд нэг ото инженер гэсэн. За жинхэнэ аккаунт маань болохоор 2013 онд үүссэн золоо гэд 2 ото. Золоо доогуур зураас инженер шүү. За энийг ингээд олон нийт маань бас анхааралтай аваасаа гэж хүсэж байна. Нэгдүгээрт энэ миний өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нийтийн сүлжээн дээр миний овог нэрийг бичиж байгаад тэр сүлжээ рүү хандаж хуурамч бичиг баримт үйлдээд тэрийг одоо хаанаас авсан бүү мэд. Тэгээд цэнхэр тэмдэгт аваад зол жаргалын өмнөөс зол жаргалын ярдгийн эсрэг зүйлийг явуулж байгаа. За энэ бол нэг талаасаа үзэл бодлоо илэрхийлж байгаа хэрэг биш. Яагаад гэвэл тэр хүн үзэл бодлоо илэрхийлээгүй. Тэр хүн зол жаргал болж уран мэдээлэл явуулж байгаа учраас гэмт үйлдэл гэж үзэж байгаа юм. Ийм учраас би энэ цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомд гаргалаа. За энэ дээр бол энэ хоёр жинхэнэ хаяг, хуурмаг хаягийг харьцуулж дүгнээд ингээд явуулсан. За ингээд одоо удаа дараа нэг ийм сонин үйлдэлүүд гараад байдаг. Одоо та бүхэн мэднэ энэ эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах 13-14-ийг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гаргаад цуцлах шийдвэр гаргасан. Тэрийг би сая бас чуулган дээр үгүй адиллаа. Хувь хүнийхээ хувь, улсын хурлын гишүүний хувь дэмжиж байгаа. Нэг талаас худал мэдээлэл түгээх нь гэмт хэрэг мөн. Нөгөө талдаа тэр заалтыг ашиглаад сэтгүүлч нарын амыг хамхих, айлгах, шоронгоор айлгах юм үйл явагддаг.
Тийм учраас төгс ертөнц байхгүй балансж үзээд за тэгвэл энэ эрүүгийн хариуцлага хүлээдгийг цуцлах нь зөв юм байна гэд үндсэн хуулиас гаргасан шийдвэрийг дэмжиж товч тарсан. Харин энэ нэг аккаунт үүсгэж байгаа үзэгдэл бол энэ энт дээрээс огт холбоогүй. Энэ бол яг таны нэрийг ашиглаад доржийн болд та гэж өөрийнх нь цэнгэр дэмдийг тавьж хагаад таны өмнөөс худлаа ирж байгаа үзэгдэл байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү зүйлийг бол тасан зохицох, дээрээс нь энэ нийгмийн сүлжээн дээр миний хэлж ярьж байгааг бас хардаг хүмүүс байвал та бүхэн энэ хоёр хуурамч аккаунтыг ялгаж ойлгоорой гэж хүсье. За баярлалаа. За одоо гүү хахад ер нь эмзэг мэдээлэл гэж одоо иргэний үнэн тэгээ эргээсний дугаар энэ ч одоо ингэ нэлт болцсон шүү дээ. Одоо гишүүдийн гар утасны дугаар, эргээсний дугаар муугаар бол ингэ таасаагүй явж идэг болохоор. Ингэсэн. За энэ хуурамч аккаунт 2018 онд үүссэн юм байлээ. Миний аккаунт бол 2013 онд үүссэн. Энэ хуурамч аккаунт нь 18 онд үүссэн боловч сая энэ сард 25 оны 12 дугаар сард баталгаажуулалт аваад нэрээ өөрчлөөд өмнөх байсан жиргэнүүдээ устгаад дагагчдын тоонд минийхээс баг 3-4 дахин их юм байл. Тэгэхээр энэ зориудаар саяхан одоо нэг магадгүй өчигдөр уржигдөр нэрээ өөрчлөөд тэгээд жиргэнүүд явуулж хийсэн байна. За энэ аккаунт энэ бол хувийн аккаунт. Хувийн аккаунт учраас би хуваараа цагдаад хандна. Хуваараа энэ олон улсын байгууллагууд руу хандна. Намтаа бол хамаа байхгүй. Намын гишүүнчлийн асуудлыг бол би яриад дууссан. Тэр зүйл хаацсан. Одоо бол намын гишүүнчлэхгүй байгаа. Нэг ийм зүйл бий. Монгол улсад хууль тогтоох байгууллага хурал. Хуулийн хэрэгжлийг хяналт тавих үүрэгтэй байгууллага. Улсын хурал. Улсын хурлын гишүүн хамгаалалттай байдаг учир нь тэр. Монгол улсын эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллагын гишүүдийг зориг зүрх гаргаад орсон залуучуудыг юм ярихаар нь элдв балаан юм зохиогоод хуурамч аккаунт өөрийнх нь нэр дээр хүртэл тавиад тэн дээр нь төөрөгдүүлсэн мэдээлэл явуулдаг нь цаагаараа улсын хурлын амийг хамхих үйлдэл. Энэ бол төрийн эсрэг үйлдэл гэхгүй юу? Монголчуудын эсрэг зүйл. Тийм учраас ийм зүйлийг битгий төвчээрэй. Энэ аккаунтыг нь блоклоод өгөөрэй гэж та бүхнээс бас хүсмээр байна. Баярлалаа.